За нэгэнт одоо хамтарсан засгийн газар юм чи хамтраад одоо ачааны хөндийг өрнө хариуцлага хамтдаа хуваалцснаа. Тийм болохоор засгийн газарт одоо үйл ажиллагаа болж байгаа засгийн газар сайд хийж байгаа хүн намын засгийн газрын гишүүдийн бас бодлого шийдвэрдээс илүү бас хүндэтгэлтэй хандж явах хүсэж байна. Улсын хурлын гишүүдээс олонхын гишүүн, цөөнхийн гишүүн гэж тэ ялгарлахгүйгээр ажлын хэсэгт ялангуяа ажил бололцоо боломжийг бүрдүүлж өгөх ёстой шүү. Улсын хурлын гишүүдэд олонхот одоо гэдгийг ажлын хэсэг байгуулж өгөөд давуу байдалтайгаар одоо хууль санаачлах ийм одоо боломжийг зохион байгуулалтаа өгдөг ийм одоо салдаануудыг засах ёстой. Их хурлын гишүүд одоо өөрсдөө хуулиа санаачлах, бүрийн эрхийн хүрээнд хуулиа санаачлах ёстой. Хууль санаачилсан хуулийн улсын хурал мэргэжлийн байнгын орон чуулган дээр хилцэгсэн дэмжигдсэн тохиолдолд мэргэжлийн байнгын ороноос ажлын хэсэг гарч ажиллах энэ зарчмыг барьж ажиллах ёстой шүү. Урд өмнөдөөс гарч ирсэн энэ одоо тийм хууль санаачлах хүрээнд ажлын хэсэг байгуулдаг энийг болиулж их хурал дээр хилцэгсэн дэмжигдсэн хуулиуд дээр ажлын хэсэг байгуулалт тал дээр их хурлын гишүүдийг олонхийнх цөөхөх гэж ялгарлахгүйгээр хэн мэргэжлийн хэн чадвартай байна тэр хүмүүсийн одоо ажлын хэсэгт жигд оролцуулах тал дээрээс анхаарч ажлахыг одоо хүн намын үлгийнх манаас энэ дээр байр суурь асууж хэлж байна. За мөн одоо бас энэ их хурлын ордны өрөө тасалгааны асуудлаас ярьж байна. Тэгээд өрөө тасалгаа нь үнэхээр одоо бас хүрэлцээ муутай энэ зовлонтой байдаг асуудал. Их хурлын 76 гишүүнтэй байхдаа л ордондоо бид багтдаггүй байсан. Одоо 126 гишүүнтэй болчиход бүр багтахгүй болцсон байж байгаа. Тийм болохоор бас хэцүү байгаа. За бүлэгт одоо бүлэг байгуулах боломж байна уу гэдэг асуудал ярьж байгаа. Бүлэг байгуулахтай холбоотойгоор юмсан энэ асуудал сондогдсон гэдэг таахад хэлье. Та улсын хурлын дараагаар сонгогдох юм шиг байна. Улсын хурлын дараа нам бус байх энэ хуулийн төсөл батлагдвал тэрний дараа одоо намаас төлцөх юм байна. Энэ жоохон хэлбэр төдий байх вэ? Жихнээсээ намын үйл ажиллагаанд оролцохгүй байх нь боломж байна уу гэдэг. Янз янзын барьсан үнэмж шүү дээ. За парламент суудал парламентын засаглалтаа Монгол дэлхийд дээр парламентын суудалтаа 200-аад улс 200-аад улс орноос 90-аад улс орн тийм парламентын засаглалтаа. За эндээс л маш цөөхөн одоо англи нийтийн ганц нэг улсад парламентын дарганд буюу одоо спикер нь нам бус байдсан байна лээ. Түүнийхээ бас одоо хэцүү баталгаа нам бус үйл ажиллагаа явуулах цааш тэр хуулинд маш их хэлсэн байдсан байна лээ. Өнөө өглөө нарын гишүүдийн санаачилсан хуулийг төрийн байгуулалтын байнгын ороос хэлэлц дэмжсэн. Тийм болохоор цаашдаа энэ хуулийг одоо бас юм уу батлуулаад явъя. Парламент судалтаа намуудын одоо зөвшөөрлийг хангах, улсын хурлын гишүүдийн олонх цөөнхөр ялгахгүй байх, сонгогдсон намынхаа тийм бодлого шийдвэрт илүү одоо сөрөг хүчнийхээ тийм бодлого шийдвэртэй улсын хурлаар хууль тогтоолыг хэлэлцэхгүй байх юм ялгуурл гаргахгүй үднээс парламентын даргын улсын хурлын дарга бол төвч байр сууриас асуулт хандах ёстой гэдэг энэ үүднээс санаачилсан байна лээ. За миний хувьд бол бас улсын хурлын гишүүнүүд 5 удаа сонгогдоод ажиллаж байна. Аливаа асуудалд бас төвч байр сууриас хандахын зарчмыг баримталдаг. Аль болох улс төрчихгүй байх, улс орны эрх ашигыг нэгдүгээр тавих энэ зарчмыг одоо бодож ажилладаг. Тийм болохоор бол надад одоо гэдгийг хэрвээ энэ хууль батлагдвал энэ хуулийг л биелүүлнэ, хэрэгжүүлнэ. Хууль батлагдлаа гэдэг одоо энэ хуулийг хэрэгжүүлэхэд хэцүү байх вэ гэж бодохгүй байна. Тийм болохоор хуулийг биелүүлж хэрэгжүүлэхэд одоо бэлэн байна. Та гишүүдийн сахилах хариуцлага ялангуяа ёслол сайжруулах чиглэлээр ямар санаачлалтай ажиллах вэ? За улсын их хурлын гишүүдийн одоо сахилах хариуцлага хуралдаа ирдэг ажлаа тасалдаг энэ асуудлыг би 12-оос 16 онд их хурл байхдаа хангалттай мэдэрсэн. Тэгээд улсын их хурлын гишүүд урд нь хурууны хэгээр эрсцээ бүрдүүлж саналаа өгдөг энэ хуулийг би 2015 онд санаачлах их хурлаар батлуулсан. Яагаад гэвэл хуралдаа суудаг ажлаа хийдэг гишүүд нь хуралдаа ирдэггүй гишүүдийн өмнөөс тийм үү хажуу талын ширээний гишүүн тийм үү гуйгаад миний эрсцийг картчруулаад өгөөч гэхэд картыг шургуулчихдаг. За дараад миний өмнөөс тийм үү дэмжээ санал өгөхөөр ихэр өмнөөс нь конопын дараа дэмжээ санал өгчдөг. Үүнээсээ болоод хуралдаа суугаад ажиллаа хийж байгаа гишүүд нь хэлмэгддэг ард иргэд төгөлдөр хур тоглолоо. Бусдын одоо их хурлын гишүүний бүрэн эрхийн талж өмнөөс нь санал өглөө гэж шүүмжилдэг байсан. Ингээд үндсэндээ хуралдаа суудаггүй ажиллаа тасалдаг гишүүд нь камерт өртдөггүй болохоор чив чимээгүй дувдуугаагүй анзаарахгүй өнгөрсдөг. Харин хуралдаа суугаад ажиллаа хийдэг гишүүд нь хохирдог, хэлмэгддэг байсан учраас ингэж тийм хуралдаа суудаг ажиллаа хийдэг гишүүдийг хэлмэгдэж болохгүй. Их хурлын гишүүн болгон хариуцлагатай байх ёстой гэдэг үүднээс хурууны хэгээр эрсцээ бүрдүүл зөвхөн өөрөө эрсцээ бүрдүүлдэг. Зөвхөн өөрөө саналаа өгдөг. Улсын их хурлын гишүүний одоо тийм халдшгүй байдлыг хангах, саналаа өгөх бүрэн эрх
ард иргэдийн төлөөллийг хангах бүрэн эрхээр хэрэгжүүлэх боломжийг бий болгохыг 2015 онд хийж байсан. За мөн одоо улсын их хурлын ёс зүйн байнгын хороонд дарга улсын их хурлын тухайн хууль зэрэг хуулиуд дээр одоо юм улсын их хурлыг илүү одоо хариуцлагатай болгох, илүү одоо хяналт шалгах 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тийм улсын их хурлыг хянан шалгах бүрэн эрхийг нэмэгдүүлсэн. 2020 онд бас улсын их хурлын хяналт шалгалтын тухай анх дахь хуулийг бас миний хувьд санаач батлуулсан. Энэ хүрээнд үндсэндээ улсын их хурлын хянах шалгах эрх нэмэгдэж байгаа. Тэр хэмжээгээр улсын их хурлын гишүүдийн бас хариуцлагын асуудлыг давхар улсын их хурлын тухай хуулинд хийж илүү хариуцлагын ажил боломжийг бүрдүүлж өгсөн. Гэхдээ одоо сүүлийн үед одоо яаж байгаа ажилдаа ирдэг, хурлаа тасалдаг энэ асуудал дээр одоо илүү хариуцлагатай илүү одоо шин шатанд гарч ажиллана. Хуралдаа ирдэггүй гişүүд гэх юм одоо цалингийн болон бусдад хариуцлага тооцох, байнгын хороонд орно гэж зүтгэж бусдын боломжийн урд дайрч орчоод байнгын хорооны хурлаа таслаад ирдэггүй бол тэр хүний байнгын хорооноос нь гаргаад дараагийн одоо гişүүд нь байнгын хороонд ордог байх. Ажлын хэсэгт орно гэж орчхоод ажлын хэсгийн хуралдаа цугладаг, ажлын хэсэг хэрц бүрдэхгүй бол ажлын хэсэг хуралдаж чаддаггүй олон тохиолдлууд гардаг. Тэгвэл одоо ажлын хэсгээс гаргаад явах. За мөн одоо дэмжээгүй саналыг дэмжиж гэх томьёолоор одоо тийм хуулийн хулгай хийдэг иймэрхүү асуудлыг дасгах юм. Өнөөдөр одоо гишүүд дэмжсэн бол биеэрээ санал өгнө, дэмжээгүй бол биеэрээ санал өгнө. Санал хураалтанд оролцоог бол тэр хүн эрчсэндээ орсон санал хураалтанд оролцоог. Гэх мэтээр одоо улсын их хурлын үйл ажиллагааг сайжруулах, улсын их хурлын одоо гишүүдийн сахилах хариуцлагыг нэмэгдүүлэх энэ тал дээр илүү бас санаачлах гаргаж ажиллана. Тэгэхээр ингэж байж ард иргэдийн бас төр дэтгэж нэмэгдэнэ ингэж байж парламентын нэр хүн дээшлэнэ. Тэг болох энэ тал дээр илүү анхаарах ёстой. Гишүүдийн чуулганаар улсын хурлын даргын асуудлыг Тэгээ ардсан намын бүлгийн завсарлагын хугацаа одоо дуусна. Тэгээ дуусахаар асуудал хэлэлцэхдээ явах хаа. гишүүд уг нь тохирсон юм чинь эртөө оруулчих гэдэг санал яриад байна шүү. Одоо хуулийн зөвлөлт Харин би бас ойлгохгүй байна. Ардсан намынхан бол одоо нэгэнтээ бүлгийн хурал дээр мэдээлэл авчлаа, байр суурийг сонсчлоо. Ер нь бол улсын их хурлын даргаыг одоо хилцүүлгүй сонгодог нь тийм хилцүүлэхгүйгээр сонгодог нь бас энэ жоохон алдаатай хууль болцсон юм байна лээ. Тийм болохоос ард түмэн ямар их хурлын даргатай болж байгаа. Энэ их хурлын дарга нь ямар одоо байр суурьтай цаашдаа ажиллах гэдгийг парламент дээр нээлттэй хэлэлцээд нээлттэй мэдээд явбал тэгээд дэмжихгүй саналаа өгдөг тийм ийм одоо ихтгэл үнэмшлэл мэдээлэлтэй болох энэ одоо бас шаардлага цаашдаа хуулийн дөрвөлж өөрчлөх шаардлагатай юм. Тийм ч учраас ардсан намын бүлэг өчигдөр бас манай бүлгийн хуралд ирж оролцоод дуудсан, оролцсон, нээлттэй байр суурийг хэлсэн, бүгдээр бас дэмжгээд хэлсэн. Сая одоо хүн намын зөвлөлийнхэн бас дуудлаа, ирж бас байр суурийг солилцлоо. За мөн одоо бас иргэн зэрэг ногоо намынхантай бас өөрийнхөө санаачлалаа бас уулзлаа. Тэгээд бас цаашдаа одоо бас энэ парламент судалтаа одоо манай үндэсний эвслийнхэн бага үндэсний эвслийнхэнтэй бас тодорхой уулзсан байр суурийг хэлнэ гэсэн. Энэ цаашдаа явах байр суурийг тодорхой хэлэх ёстой. Ер нь иргэдэд ил тод нээлттэй ажиллах хэрэгтэй. Парламент угаасаа үйл ажиллагаа ил тод нээлттэй байдаг. Тийм бол парламентын дарга тийм спикер болох хүн бол бас ил тод бүх зүйл нь нээлттэй байх хэрэгтэй. Тийм болохоор гишүүдээс нуух хаах зүйл алга, ард хүмүүс нуух хаах зүйл байхгүй. Ийм л одоо зарчмыг барина. та одоо парламентод олон жил хууль тогтоож ажилласан хүн. Тэгэхээр үүссэн нөхцөл байдлаа уялдуулаад гинтгийн юм хууль гаргаж ирээл яалтаа орноор хилцээ баталж байгаа нь тэр одоо зөв нийцдэг юм. Хуулийг өөр нэг өдрийн дотор боловсруулад нэг өдрийн дотор батлал болдог юм уу? Энэ Тэмүүжин нарын санаачилсан их хурлын дарга нам бус байх ёстой гэдэг хуулийг 2025 оны 11 сарын 20-нд их хурл өргөн барьсан юм байна лээ. Өргөн барьсан их хурлд. Тэгээд хэлц хэсгийн шийдэгдэхгүй явсаар байгаа өнөөдөр хүртсэн. Тэгээд нэгэнтээ улсын их хурлын даргын асуудал яригдж байгаа энэ цаг үед юм уу? Энэ хуулийг бас хэлц хэсгийн шийдээ цаашдаа бас ингээд баталчуул яасан бэ гэсэн саналыг ардсан бүлэг тавьсан. Энэ дээр бидний хувьд одоо бас татгалзах зүйл байхгүй. Гэхдээ их хурл дээр олон хороо шийднэ. Энийг татгалзах зүйл байхгүй. Хэлэлцээр одоо батлах дээр би миний хувь хүнээ болохгүй зүйл байхгүй гэж үзэж байгаа. Яг л парламентын дарга их хурлын дарга бол тийм үү. Энэ 5 намыг эвлүүлэх, эвцэлдүүлэх, зөвшөлж, ойлголцуулах үндсэн үүрэгтэй. Их хурлын үйл ажиллагааг тасралтгүй хурдан шуурхай явуулах, нэг зохион байгуулах үүрэгтэй. Дээрээс нь 126 гишүүнүүдийг ялгарлахгүй байх үүрэгтэй. 126 олон цөөхөрөөс ялгарлахгүй байх. Тийм болохоор энд бол аливаа асуудал олон ургалч үүснээс илүү одоо төвч байр сууриас хандах ёстой. Тийм болохоор одоо энэ дэр бол энэ хуулийг бол тийм батлахгүй гэх зүйл байхгүй. Ингээд энэ их хурлын дарга байх хугацаанд намаасаа төдөлцээд явхад бол болохгүй зүйл байхгүй. Их хурлын үйл ажиллагаа тасралтгүй явж байвал төр ирэх байгууллага маань төрийн бодлого шийдвэрийг цаг алдлгүй гаргаж байвал энэ Монгол улсын эдийн засгийн ард иргэдэд амжилт хэрэгтэй. Тэгэхгүй одоо юу гэдэг улс төржөө талцаад бие биенээ ялгуурлаад ингэ хацаад байвал төрийн нэр хүнд уннаа. Тэгээ төр дэх ард түмний итгэл үнээр их алдарч байна.
цаг алдахгүй спикертэй бол цаг алдахгүй засгийн байгуулж энэ улс орныхоо эдийн засаг ард иргэдийн амьдралд илүү онцгой анхаарах нь чухал байгаа. Тийм болохоор улсын эрх ашиг нэгдүгээрт нь тавина. Хотын намын зарим бодлого талыг чанаас дэмжихгүй байх намын нөлөө байна. Өөрчлөгдөх үү? Яалаа гэж бас тий өөрчлөгдөхгүй. Тийм Монгол Ардын намаас би 5 удаа улсын хурал сонгогдлоо. Монгол Ардын намын улс Монголын ард түмнээ гэсэн нэг нийтийн төлөө нийт нэгэн төлөө гэсэн одоо үзэл баримталтаас итгэл үнэмшилтэд явдаг энэ үзэл баримталтад дууштай байна. Монгол Ардын намын